Эргэл цэгийн сайтын сурвалжлах баг Баянзүрх дүүргийн 21 дугаар хороонд ирсэн байна. За тус хорооны энэ гудамж айл өрхүүд ямар ч хаягжилт тодорхой хаяг байхгүй улмаас за төрийн үйлчилгээ, за эмнэлгийн түргэн тусламж, цагдаа, гал команд болон бусад энэ үйлчилгээг авах ямар ч боломжгүй байдаг гэдгийг иргэд хэлж байна. Хаягжилт байхгүй ч түргэн тусганд дуудах тэгээ төлөөний өрсөнд явахаас ахвалал хүн амьтын ирсэн ч гэсэн тэгээд бас хэцүү байдаг шүү дээ. Тэгэхээр хүндрэл тэгээд би одоо хорон дарга маргад очиад гэхээр тог мог байхгүй нэг чинь манайх ч бүр тоггүй байдаг хойшоо. Одоо тэр сонгоос цааш тог байхгүй. 3 жил болж ш. Тэгээд хаягжилт байхгүй ч тог гашаа газрын гэрчлэгээ гараагүй хамгийн он болдгоо. Түргэн тусламжийн үйлчлэгээ дуудлагд манад ирэхгүй ш хаяг байхгүй юм чи. Бид нар хотын төв рүү орж ижил дуудахгүй. Энд бол хаяг байхгүй. Олохчгүй. Хол автобусны буудлаас хол. Энэ дээрээс ажил хүүхд явна гэдэг бол тийм асуудал хүндрэлтэй. Улаанбаатар хотод шийдэх олон асуудал байдаг. Түүний нэг нь гэр хороололд амьдардаг айл өрхийн хаягжилт юм. Нэгэн жишээ дурдвал эргэн 30 настай Б Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд амбул дөрвүүлээ амьдардаг. Тэднийх ой 5 сартай, 5 настай 2 хүүхэдтэй. Саяхан тэдний баг хүүхэд шөнөөр яасан мэддэхгүй уйлгнан халуурч эмнэлгийн яаралтай түргэн тусламж дуудсан боловч тодорхой хаяггүй гэдэг шалтгаанаар ирээгүй гин. Тиймээс өөрсдөө машин хөлсөлж эмнэлгийн үйлчилгээ авсан байна. Ийхүү эмнэлгийн тусламж үйлчилгээ болон бусад төрлийн үйлчилгээ авахд шаардлагатай айл өрх олон байдаг. Сүүлийн сая бидний оны ихэнд авсан судалгаагаар нийт дүүргийн хэмжээ зөвхөн гэр хорооллын 807 ширхэг хаягжилтгүй годам байна гэсэн судалгаагаа бид нар аваад нэгтгэхэд энэ жилийн хугацаанд бид бас нэгтгэж эзэн гэр хорооллын 807 годмыг бол хаягжуулсан байгаа. Ер нь энэ жилээс дахиад сая нийслэлийн судалгааны 2020 оны 8 сарын 18-ны өдрийн А1048 доод захирамж гарсан байгаа. Энэ захирамжаар Монгол улсын хэмжээний хаягийн мэдээллийн сангийн нэгдсэн систем байгуулах ажлууд ингээд нийт ингээд 9 аймаг нийслэлүүд манай 9 дүүргийн хэмжээнд ингээд явагдахаар болоод нийслэлээс тодорхой ажлын хэсэг гаргаад ажил байгуулад одоо дүүргүүдэд дэд ажлын хэсэг байгуулагдаж байна. Энэ мэтчлэн хаяг эмх замбраагүй тодорхой бус болж түргэн тусламж оройтож очих, хүний амь нас эрсдэх, гал команд болон цагдаагийн тусламж үйлчилгээ авч чадахгүйд хүрдэг. Түүнчлэн олон мянган айл өрх түргэн тусламжийн үйлчилгээ авч чаддаггүй учраас тэдэнд их хэмжээний хохирол учирч мөн сонгуулийн үед булаан үүсэх нөхцөл бүрддэг гинэ. Ямар ч аяг гоо. Тэгээ сонгуул ямар ч дандаа хуучин сонгуул хуучин аягаар өгөн заяа. Худлаа ярина. Яаж хавд хин сонгуул хин ч өгөхгүй байгаа. Хуучин аяг бүгд 16 хаана дандаа ихэнх нь хуучин аягаар өгч байгаа. Тэгээ одоо 3 жил сонгуул дээр тэндэж байдаг байхгүй. Одоо 1000 тайл болцсон байгаа. Хаягжилт байхгүй. Тэгээ амар хөө амтай баг. Бид гац сүнс энэ ерөөсөө 20-д хорон сонгуул өгдөг байхгүй. Гэр хорооллын айлууд зөвшөөрөлтэй газар авч өөрийн оршин суух хаягаа тодорхой болгосноор төрийн болон хувийн хвшлийн үйлчилгээ авахд гардаг хүндрэл бэрхшээл багасах юм. Мөн өөрсдийн аюулгүй орчинд амьдрах боломж бүрдэж, эд хөрөнгө, амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.